Эрхэм үзэгчтэй, лайкчдын эрүүл мэндийн телевиз дээр сувгаад харуулan үзэн суугаа эрхэм үзэгчтэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ удаагийнхаа сэдэв нэвтрүүлгийг хүргэхээр Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүрэн асаргаа сувилгаа үзүүлдэг сувиллын цэцэрлэг яслын 10 дугаар зохицолборын яг хуучин барилгын гадаа ирчихсэн байна. Тэгэхээр уг барилга маань яасан бэ гэхээр 2013 онд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэж үндэсний үндсэн дээр агтлагдсан байгаа. Тэгэхээр тус зохицолборынхан маань агтлагдаж эхэлснээс хойш өнчин хүүхдүүдийг асрах өнөр бүл төвийн дэрэгдэх 58 дугаар цэцэрлэг дээр цэцэрлэгийн ердөө нэг жигүүрт нь 4 ангид үйл ажиллагаагаа явуулсаар одоо өнөөдөр 4-р жилийнхээ нүрийг үзэж байгаамаа. Тэгэхээр уг асуудлын талаар энэ удаагийнхаа сэдэв нэвтрүүлгээр үзэгчтэнд хүргэх болно. Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 108,000 гаруй иргэд байдаг гэсэн судалгаа байдаг. Үүний 30,000 гаруй нь хүүхэд гэсэн судалгаа бас байдаг. Гэтэл улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зохицоор нь үйлчилгээ үзүүлж байгаа ганц байгууллагын барилгыг 2013 оны нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн дүгнэлтээр шаардлага хангахгүй тухай албан ёсны акт тавигдаж тухайн барилгад үйл ажиллагаа явуулахыг оргилсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 21 аймаг 9 дүүргээс харгалзахгүй авч байсан тус байгууллагад дараа сунгах газар өнчин хүүхдүүдийн өнөр бүл төвийн 58 дугаар цэцэрлэг байсан юм а. Сувилийн цэцэрлэг яаслын 10 дугаар зохицлоор нэртэй уг байгууллага 2013 оны 9 дугаар сарын 1-ээс эхлэн 58 дугаар цэцэрлэгийн 4 анги бүхий нэг жигүүрт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахар болжээ. Түүнээс хойш 4 дахь намартайгаа золож байгаа тус зохицлоор одоо болтол өөрийн гэсэн байргүй 6 бүлэгтэйч 2-2-оор нэг танхимд нийлүүлэн сургалт сэргээн заслын үйл ажиллагаа явуулж байна. Манайх одоо нөгөө цэцэрлэг маань агтлагдсан учраас энэ 58 дугаар цэцэрлэгийн хажуудлын нэг корпус байгаа. Тэгээд нэг ийм ангид маань нэг анги байх ёстой байтал бид нар ингээд нэг ангид л 2 анги нийлсэн. Тэгээд нэг ангид бол 15-аас 20 хүүхэдтэй. Тэгээд 2 анги нийлэхээр бараг 30 хүүхэдтэй болно. Тэгээд дээрээс нь 2 бүлгийн багштай, 4 туслах багштайгаар тэгээд ингээд ажиллаж байгаа. Тэгээд одоо энэ анги танхим бол аюу хэцүү ингээд бухчим жижигхэн тэгээ хүүхдүүд маань ингээд бүх үйл ажиллагаа нэг л ангитаа ингээд явуулдаг. Тийм болохоор маш их хүндрэлтэй. Тэгээ нэг хүүхдэд байх ёстой талбай хэмжээ бага. Тэгээ нөгөө нэг агаар дутагдана. Тэгэл олон хүүхдүүдтэй болохоор ерөөсөө хүүхдүүд маань халууцсан хөлсөн гоожин тэ. Тэгээд нөгөө зарим хүүхдүүд маань нөгөө амьсгалын дутагдалд орох морох ч юм уу. Тиймэрхүү асуудал бол гардаг. Хажуудлын анги маань ч бас адилхан 2 бүлэг нэг ангид байгаа, дээдлж бас адилхан 2 бүлэгт 2 бүлэг л нэг ангид байгаа. Тэгэл ерөнхийдөө ингээл 3 анги маань 6 бүлэг байгаа шүү дээ. Тэр 6 бүлэг чинь 6 анги тусдаа байх байтал одоо 3 анги дотор ингээл бүгдөрөөж эхэлдэл ингээл үйл ажиллагаа явуулж байгаа. Займуудын бөхчим газарт 2-3 багш 20 хүүхэдтэй ажиллана. Дундаа таслалт өрөөнд стандартын дагуу нэгд нь анги хичээлж, нөгөөд нь өдөр унтах зорилттой. Ингээд цэцэрлэгт хүүхдүүд тодорхой цагт унтаж, хооллож, хичээлдэг бол энд тийм боломж байхгүй. Энд нэг нь үлж, тэнд нэг хүүхэд бие засах шаардлага гарч, тус урт асаргаа шаардна. Олон улсад мөрдөгдөг стандарт шаардлагын дагуу нэг багш, нэгээс 2 хүүхэд хариуцах журамтай байдаг. Харин Монгол улсын стандарт дүрм журмаар бол нэг анги 6-аас 8 хүүхэдтэй байх ёстой. Гэвч улсдаа энэ байгууллагад нэг ангид 20 гаруй хүүхэд ердөө 2 туслах багш, нэг ангийн багш ажиллаж байна. Гэвч өөрийн гэсэн байргүй хүүхдүүд тэдний эзэхэхэд олдсон цорын гац боломж нь энэ учир аргагүй эрхэнд нөхцөл байдалтай эвлэрэх. Тэгээ манайх нөгөө даунтаа хүүхдүүд гэж бас байдаг. Тэд нар маань бас нөгөө нэг юмыг даган дуурайх чадвар айгүй мундаг байдаг болохоор тэд нарыг ингээл энгийн хүүхдүүдтэй байлгах юм бол илүү их юм сурч чаддаг. Тэгээд энд болохоор яг нөгөө тэр даунтаа хүүхдүүдийг болохоор
багаас нь 2-оос 1, 4 нас, 5 нас хүртэл байлгаж байгаа гол шалтгаан нь болохоор бид нарыг нөгөө орчинд нь дасах тэгээ хүмтэй харьцаж сурах тийм чадвар сургадаг байхгүй. Тэгэл 1-2 жил ажиллаж байгаа л илүү сайжрах юм бол энгийн цэцэрлэгт өгдөг. Та энгийн цэцэрлэгт явах юм бол тэр хүүхдүүд маань бүр илүү сайн энгийн хүүхдүүдтэй, эрүүл хүүхдүүдтэй бүр айгүй мундаг болоо л тий. Тэднээсээ бас айгүй их юм. Энгийн хүүхдийн төвшөнд тийм бараг очиж төвшөнд хүрнэ. Тийм мундаг хүүхдүүд байдаг. Тэгээ аутизмтай хүүхдүүд болохоор тэд нар болохоор аутизм гэдэг нь өөрсдөө айгүй тийм өөрийгөө нөгөө одоо тусгаарлах тий нэг тийм ганцаараа нэг байх тийм нэг орчинд байх хүүхдүүд орчинд байх тийм сонирхолтой хүүхдүүд гэдэг байхгүй. Тэгээд тэр хүүхдүүд маань болохоор одоо энэ хүүхдүүдтэй хамт байхаар нөгөө дуу чимээ сонсохоор нөгөө жоохон бухимдаад уурлаад тий стресс нь ингээл амар гарч ирэл тэгээ нөгөө бусад хүүхдүүдтэй бас айгүй хэцүү. Тэгээ өөрт нь ч бас хэцүү байгаад тий стресстэй байгаад. Тэгээд хэрвээ манай цэцэрлэг тий том байсан бол одоо тий анги танхим том чөлөөтэй байсан бол бид нар тэр аутизмтай хүүхдийн нэг өрөөндөө байлгаад тэр хүүхдийг ажиглаад яах нь гэдгийг бас тий тэр хүүхдтэй илүү сайн харьцаж ажлын бол тэр хүүхдийг бас илүү сайжруулж чадна. Хамгийн гол нь орчин чухал гэдэг байхгүй. Тэр хүүхдийг ямар орчинд байх вэ гэдгийг ажиглана штэ. За энэ хүүхд маань ингээ ганцаараа байх дуртай учраас энийг энд нь бид нар ингэж хөгжүүлж үзье гэл ингээ тэр сургалт хөтөлбөрөө ингээл багш нар өөрсдөө тий тэрийг гаргаад тэг хүүхд дээр ажиглалт хийж байгаа тэр хүүхдтэй ажилдаг байхгүй. Тэгээ урд нь бид нар 10 дугаар цогцлборт байхдаа бол тийм давны анги гэж нэг анги байсан. Тэгээ тэр анги маань айгу том сайхан 2-3 тий ангитай нэг унтлагын өрөөнд тусдаа хичээлийн өрөө хоолны өрөө гэнгээ тусдаа тийм ангиуд байдаг гэсэн болохоор хүүхдүүдээ ингээд бид нар тусд нь байлгаад үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо энд болохоор тийм боломж байхгүй. Тэгэхээр бас айгүй тийм хэцүү байдаг. Тэгээд тиймэрхүү асуудлаас бол энэ хүүхдүүд маань нөгөө олон хүүхдүүд байгаа болохоор амар тийм хэцүү нөгөө агаараас ахуулаад тэр хүүхдэд одоо нөгөө эрүүл мэндэд нь бас л тийм жоохон сөргөнүүд бол үзүүлэл. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд орчин гэдэг бол гадаад дотоод альж орчин маш чухал ах хэвээр. Өнөөдөр тэрэгцэр 360 градус эргэх тийм хэмжээний хүүхдэд оногдох талбай метр квадрат хөл энгийн хүүхдээс одоо илүү ийм ах хэвээр. Унтах одоо тэрэгцрээсээ буугаад унтах талбай гэхтэл 4 метр квадрат гэдэг юм нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ ингээд олон улсын стандарт ярих юм бол бид нарт бас олон янзын стандартыг дагаж мөрдөх бол хэрэгтэй шаардлагатай. За тэгээ бүр илүү наривчлан дагаж мөрдөхгүй маа гэхэд бол хамгийн одоо өнөөдөр тэрэгцэртэй хүүхдээ шууд зогсоол дээр зогсоолоос шууд лефтэнд суулгаад тухайн анги танхим руу бол бид нар ингээд шилжүүлж эцэг их нь өргөж дүүрснээрээ эргээд магадгүй маш одоо жинэн ихсэх тэр үед бол ээж аавын нуруунд суулт өгдөгч гэдэг юм уу буцаад нөгөө асарж байгаа ээж аавдаа эрүүл мэндийн хувьд дагалдах шалтгаан нэг бий болох магадлал бол бас өндөр байдаг учраас тэр ая тухтай орчин нөхцөл гадаад тэрэгцрийн замаас өсвөлээд тийм орчин үеийн стандартад нийцэх тэр орчин нөхцөлийг бий болох бол бас чухал л да. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсруулах сэргээн засах эмчилгээ үйлчилгээг стандартын бос орчин нөхцөлд хийх хэцүү. Одоогийн байдлаар хүнд хүндэгтэр хэлбэрийн төрөлхийн тархины саажилттай, төрөх үеийн хүндрэлээс үүссэн тулуур эрхтний сугахтай, даавны хам шинжтэй буюу генийн өөрчлөлттэй, аутизм, оюун ухааны, хараа, сонсгол, хэл яриа зэрэг давхар сугахтай 120 гаруй хүүхэдтэйгээр ажиллаж байна. Зайлшгүй эмчилгээ арчилгаа сувилгаа шаардлагатай эдгээр хүүхдүүдэд ахуй засал, хөдөлгөөн засал, хэр засал, барай засал гэсэн эмчилгээнүүдийг өдөр хийдэг. Уг нь стандартаар бол вакуумжуулсан орчинд ганцаарчилсан эмчилгээ хийх ёстой ч байрны хүрэлцээ муугаас нэг өрөөнд 3-4 эмчилгээг зэрэг явуулахаас аргагүй болжээ. Эмчилгээнүүд болохоор манайх тухайн хүүхдтэйгээ бол ах үдсэл эмчилгээ буюу ОТ эмчилгээ, хөдөлгөөнцөл эмчилгээ, ПТ эмчилгээ, хилцэл эмчилгээ гэсэн 3 эмчилгээнд бол хүүхдүүд маань явдаг байгаа. Эдгээр эмчилгээ маань тусгай өрөөнд явуулах хэрэгтэй. Хүүхдтэй бид нар бол дандаа ганцаарч ажиллах хэрэгтэй тийм үү? Тийм болохоор яг энэ өрөөний хувьд болохоор ганцаарч ажиллах боломж байхгүй. Наадзах нь одоо эрүүл дадал хвшил болоход бид нарт тийм одоо хүндрэлтэй айгаа бүхчм халуун тэгээд олон хүүхд маань зэрэг хар бибиний хүүхдүүд бибинийхээ юутай анхаарал нь сарничдаг. Тийм болохоор айгаа хүндрэлтэй. Хуучин байрлал маань эмчилгээнүүрээ тустай өрөөтэй, ах үдсэл эмчилгээнүүд тустай өрөөтэй, хилцэл эмчилгээ маань тустай өрөөтэй, хөдөлгөөнцөл маань тустай өрөөтэй, нэг хүрээнд нэг 2-2 хүн мэрэгчлэн ажилдаг хүүхдүүд авдаг. Тийм
байсан. Одоо энэ болохоор яалтчгүй өрөөний байлаасаа болоод бүгдээрээ нэг доор одоо 8 болол баг энд үйл ажиллагаа явуулт 8 гэдэг чинь 16 хүүхдийн нэлд 16 хүн гэж байгаа юм байна тий. Одоо тэгэхээр энэ эмчилгээний өрөө маань яг энэ нэг хэсэг буланд яг ямар эмчилгээ хийгддэг вэ? Энэ хэсэг болохоор яг нөгөө хөдөлгөөн засалж ах үдслийн эмчилгээ явагддаг энэ хэсэг байгаа. Тий. Зөв. Яг энэ юунууд дээр байгаа. Одоо мэрэгчлэнгууд мань дээр нэг хүүхдээ аваад суун гэсэн үг зургуулаа гэд 3-3-аар 2 тод ингэ сунаа гэсэн үг тий. Ганцаарч гэсэн үйл байгаа нэг хүүхдээ маань бид нэр эмчилгээ 45 минутаар хийдэг байгаа. Ганцаарч гэсэн үйл ажиллагаа тий. Энэ хэсэг маань манай нөгөө тосон барай хийдэг гэдэг тосон барай хийдэг өрөө байгаа. Энэ бид нар бас өрөөнөөсөө өрөө маань хөрөлцгүйгээ бол бас эндээ хөшиг татаад эндээ тосон барай авдаг. Тийм. Уг нь бол энэ эмчилгээнүүд маань дандаа стандартын тусдаа өрөөнд байх хэрэгтэй гэдэг тийм. Стандартын тусдаа өрөөнд байх хэрэгтэй тийм. Яг манад хандсан хүүхдэл авах зорилготой. Тэгтээ бас яг 120 хүүхдийн батамжаар авч хөрөлцөхгүй. Тийм болохоор бас яг амралтаараа үзлэг хийгээд тоо хүүхдөө зөвлөгөө өгөөд бас юм. Гэрээр нэмчилж ин гэсэн үг. Гэрээр биш одоо манай дэрт бид нартээс зөвлөгөө аавна. Зөвлөгөө аваад эргээд нэг 7 хоног ч юм 14 сарын дараа бид нарт ирээд ямар болсон гэд тухайн хүүхд маань эхний нэг 7 хоног гадуур эмчилгээ гэдэг маань ээжтэй хамт бид нар өөрсдөө хүүхдтэй үзээд үзлэг хийгээд тухайн хүүхдийн маань чадвараа шалтгаалаад ямар тасгалт хөдөлгөөн хийх вэ гэдгээс шалтгаалаад тухайн ээжд бид нар тасгал хөдөлгөөнөө зааж өгнө. Зааж өгснөхийн дараа тухайн ээж манай 7 хоног ч юм уу өөрсдийнхөө боломжоор 5 хоногийн цэцэрлэгт маань хамт тасгал хөдөлгөөнд явж жагаад эргээд Тэгтээ хараа ч юм уу сарын дараа ч юм 2 сарын дараа тухайн хүүхдийн хөдөлгөөн хэр зэр сасарч юу яаж юу дараа нь дахиад ямар тасгал хийх ёстой ямар тасгал үргэлжлүүлэх ёстой гэдэг. Тухайн хүүхд маань хүүхд болгонд тасгал маань ижил байна гэсэн юм байхгүй. Тухайн хүүхдэд бид нар үнэлгийнхаа үндсээр тухайн хүүхдэд зорилгоо тавин зорилгынхаа дагуу тэр хүүхдэд ямар тасгал хөдөлгөөн хийгдэх үү гэдгээ яваад тэр тасгал хөдөлгөөн 3 сар хийсэн дараа тухайн хүүхдийн тасгал хөдөлгөөн үр дүнтэй болсон бол нөгөө зорилгоо дахиад өөрчлөөд дахиад өөр тасгал хөдөлгөөн хийгдэнэ л гэсэн үг. Энэ эмчилгээ сургалт хассан гэдгээс бас давхар бас уламжлалт эмчилгээ бас явагддаг байгаа. Энд бол тосон байраа эмчилгээ мөн цахилгаан эмчилгээнүүд бас давхар хүүхдүүдэд явагддаг байгаа. Энэ эмчилгээ нь бас тусдаа өрөөтэй байх шаардлагатай. Тийм боломжгүйс одоо бас нэг өрөөнд л бас ингээл үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр Монгол улсын хэмжээгээр хөгжлийн бэрхшээлтэй 30 мянган орчим хүүхэд байдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр 30 мянган хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх, за бусад хүүхдүүдийн адил эрх хэдэлж, нийгмийн амьдралд оролцох асуудал дээр төр яагаад анхаарлаа хандуулахгүй байна вэ? Монгол улс атгахан газар жижигхэн байшин барьж чадахгүй болтлоо арчаагаа алдсан гэж юу? Барилгын концепцийн гэрээний асуудал тодорхойгүй, уух эзэн уцах аюулгүй болжээ. 13 сарын 4-нд бол акт мэргэжлийн хяналтын одоо ахлах байцаагчийн дүгнэлт гараад тэгээд 5 сарын 1-ээс бид нар үйл ажиллагаа 100% хаагаад тэгээд 1 сарын хугацаанд бол ерөнхийдөө дараа 9 сарын 1-ний үйл ажиллагааг хаана үргэлжлүүлээ явуулах вэ гэдэг дээр бол ийш тийш бол хандсан. Тэгээд дараа 2013 оны 9 сарын 1-ээс бол бид нэр одоо энэ байрлаж байгаа улсын асрамжийн 58 дахь цэцэрлэгийн энэ зүүн жиг өртөлтөр өрөө байранд бол үйл ажиллагаагаа явуулаад одоо бараг 4 төчлийнхаа нөрийг үзэх гэж байна. Тэгэд одоо бид нар бол барилгын асуудал маань бол одоо хагас нууралттай байдалтай. Тэгээд 2016 оны одоо ингээд шинэ засгийн газрын бүрэлдэхүүн байгуулагдаад ирсэн үеэс бол бид нар бас холбогдох яам агентлаг тий энэ газруудад бол алдан тоот бичгүүдэд хөргүүлээд одоо нийт 2016 оны 16-аас 17 оны юуны улсын төсөв суулгуулж бариулах гэдэг ажил бол бас нэлээдгүй бас саналудаа өгчөөтэй.
Монгол улсын хэмжээнд байгаа ганц төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 100% үйлчлэгээ үзүүлж байгаа гэдэг утгаараа бол бид нэр жишээ тэр төвийг бариад тэнд үйлчлэгээ чанар хүртээ хэмжээг хүүхдүүдэд илүү сайнэр хүргэх энэ ажлыг л зохицоор нь хийхийн төлөө бол зориод ажиллаж байгаа. Тийм болохоор одоо энэ барилгын асуудлыг бол бид нэр одоо л 4 жил өнгөрцөн. Одоо энээс хойш түүнээс хойш харин богино хугацаанд бариад одоо ашиглалтанд оруулаад яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролд олгогдож байгаа болон ер нь бол 0-6 настай хүүхдэд сэргийн засгийн эмчилгээ үйлчилгээг бол яг үн төлбөргүйгээр улсын одоо үйлчилгээ үзүүлэх нэг хэлбэрт оруулан ингэж 100% үйлчилгээ үзүүлж байгаа газар гэх юм бол манай төвл байгаа. Тэгээ манайх бол 21 аймаг 9 дүүргээс бол нөгөөх бүх одоо энэ хараалал дүүрэг Баян зүрх гэхгүйгээр автгаараа онцлог. Тийм учраас бас энэ барилга байшингийг үйлчлэгийг бол нэмэгдүүлээд өнөөдөр энэ төвийг барьснараа бид нэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зөвхөн одоо юу гэдэг те эмчилгээ хийгээ сайжирчдаг гэдэг өрөөсгөл ойлголтыг өнөөдөр боловсролтой сэтгэл зүйтэй сэргээн цэцлэлтүүдийг те хослуулж хүргэснээр хүүхдийг тал бүрээс нь хөгжүүлж нийгмийн одоо амьдралд энгийн хүүхдийн төвшөнд те 100% энгийн хүүхдийн төвшний одоо чадваруудыг гүцэд авахгүй ч гэсэн тухайн хүүхдийн төвшнийг одоо сайжруулах тийм боломжууд бол бүрэн бол байгаа. Улстай ганц байх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийн барилгын асуудлыг өнгөрсөн 4 жилийн хугацаанд шийдэлгүй хөсөр хаясан дараах шалтгаантай. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувилийн цэцэрлэг яслын 10 дугаар зогсолбарын 5 давхар барилгыг барьж ашиглалтанд оруулахар шийдвэрлэсэн. 2013 онд зураг төслийн ажлыг гүйцэтгэх тендер зарлагдсан Gobi Travel хязгаарлалтад хариуцлагатай компани улсын төсвийн 97 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн барилга баригдах болон буулгах төсөв хөрөнгийн хэмжээг тодорхой болсон. Гэтэл явцын дунд зогсолбарын барилгын ажил нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах байсан төлөвлөгөө өөрчлөгдөж шууд консенсийн гэрээгээр баригдахаар шийдвэрлэгдэн уг асуудал эдийн засгийн хөгжлийн яамны мэдээлэлд шилжсэн байна. Консенсийн гэрээний шалгаруулалтаар Ремикон хязгаарлагдсан хариуцлагатай компани гэрээ хийж гүйцэтгэхээр сонгогдсон ажиллаж байсан боловч барилгын ажлыг консенсийн гэрээгээр хийх боломжгүй болсноо аль биесээр мэдэгдэжээ. Үүнээс хойш буух эзэнгүй буцах хаяггүй болсон цэцэрлэгийн барилга одоо хүртэл хөсөр хаягдсан юм. Тэгээ Ремикон гэдэг Монголын нэг Ремикон гэдэг компани бол баг аль биесээр барихаар боллоо гэж бас тодорхойгүй хугацаагаар явсан л да. Тэгээ эцсийн мөчд бол бас мөн Ремикон бол засгийн газартаа тухайн засгийн газартаа зөвшөлдсөх те хэдэн жилийн дараа эргэж ямар төлөлтөөр мөнгө авах ч гэдэг юм одоо тэр нь одоо тухайн компаниудын асуудал тэр шатан дээрээ шийдвэрлэгдэж чадаагүй юу. Өнөөдөр аль биесээр бол Ремикон гэдэг компани бол манайхыг бол хийж гүйцэтгэж болж чадахгүй басна бол аль биесээр хэлсэн байсан. Тэгээд одоо сая шинжлэгдсэн засгийн газар ажиллаа өгөөд 2016 оны сонгуулийн үйл ажиллагааны явцын үр дүнгээс агентлагууд бас солигдож байна л доо. Тэгээд өнөөдөр бид нэр буцаагаад одоо яг хаана хандах нь бол тодорхой бус болоод ирсэн. Тэгээ хамгийн гол юм нь бол одоо л гол юм нь улсын төсвөөр барьж өгөөч. Тэгээ Монгол улсын хэмжээнд байгаа ганц төв гэдэг утгаар нь тэгээд энээс хойш маш олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бас гэрийнхээ ойр орчимд ийм төвүүд нь байх юм бол нөгөө гэртээ нуугдмал гэртээ тэр нэг хоригдмал амьдралаас бол олон хүүхэд аврагдах юм. Тийм учраас энэ асуудлыг шийдээд бас нөгөө нэгэн тал бодлоготой байдаг улсын одоо нэг одоо зорилттой бүлэг нь бол улсын анхаарлаа засгийн газрын тий анхаарлаа хандуулдаг ахын насны ч гэдэг юм хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч гэдэг юм энэ секторуудын нэг сектор одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүмүүс учраас яг нөгөө үйлчлэгч системтэйгээр зөв хүргэх тэр механизмыг нь бүрэлдүүлээд өгвөл бол энд ажлыг хий гэсэн сэтгэлтэй хүмүүс нь ч байгаа. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ өөрөө тэрвэд өөрөө одоо гүгээд гэсэн хүсэлтэй эцэг эхтүүч байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн дунд амьдрах ёсгүй гэдэг үзэл хандлага байх үеэс л өнөөдөр энэ хүүхдүүд чинь энгийн хүүхдийн дунд амьдарч болох юм байна, энгийн хүүхдийн дунд сурч болох юм байна гэд энэ хандлага төлөвшиг энэ үе хүртэлх энэ процедурт 10 дахь цэцэрлэг гэдэг энэ байгууллага 96-93 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулаад энэ хугацаанд сэргээн засгийн эмчилгээ үйлчилгээ гэдэг юм зайлшгүй байх ёстой. Тэр үйлчлэгийг өнөөдөр олон улсын одоо хүмүүсээс нь сурч те тэрийг ингээд нэвчүүлж нийгмийн одоо энэ өдөр тутмын амьдралд ингээд хэвшүүлэх ажлыг бол мэдхгүйгээсээ мэддэг болоод мэддгийг нь мэрэгжлийн болгоод ч гэсэн ингээд явж байгаа процедур бол байгаа гэж хэлэх нь бол бас зүйс нэг хэрэг байх гэж бодож байна. Тэгэхээр сэдв нэвтрүүлгийг үзэн суугаа эрхэм үзэгчдтэй би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ хасардаг нэг эмэгтэйтэй уулзах гэж байна. Тэгэхээр энэ эмэгтэй маань өөрөө хүүхдэд нь 100% хасаргаа хэрэгтэй байдаг учраас өөрөө ямар ч ажил хийх боломжгүй байдгаа гэдэг талаар мэдээлэл өгөх болно. Ингээд хамтдаа орцгоё.
гэхээр хүүхэд нь одоо хэдэн настай вэ? Ямар онцтой тавигдсан бэ? Одоо 2 настай хүүхэд. Одоо жоохон суухтаа тиймэрхүү, явахтаа тиймэрхүү талтай хүүхэдтэй. Эмнэлгээс ямар онцтой гарчсан бэ? Одоо эмнэлгээс одоо тэр нөгөө ДЦП гэдэг л тийм бол онц тавьсан байна шүү дээ. Тэгээд бид тэр одоо эмнэлгээр одоо явд юм уу? Янз бүрийн хэрэглээл яваад ихний хэлс ер нь тийм тэр янз бүрийн хөдөлгөөнд гинэ янз юмд нь яваад идэв. Тэгээд одоонд бол нэг хайр мэддэгдээд байгаа ч юм уу сайжирсан ч юм уу мууцсан ч ер нь нэг юмхүү байдалтай л ингээл байдаг шүү дээ. Ер нь яг л асаргаанд яг ер нь л асаргаанд яг асраа шүү дээ. Яг ингээд асраад хаалмалаа өөрөө бариад идэж мэдчих яг өөр юу байхгүй мэт чинь. Яг л асаргаа шилэн баалхан баасээс өөрөө тойн тастаа өгч өөрөө баг гошон гэж өөрөө гүйтгэр шийд мэддэг шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Өөр памперсанд баасан памперсанд банк солино. Одоо энэ өөртөө зориулагдсан мөнгө бол авлаа гэдэг энийг бол одоо энэ памперс тэгээд энэ дээр витамин одоо тэгээд энэ бариас янз бүрийн жоод авчихсан мөнгө өөрөөр ерөөс тэрэн дээр яг зориулагдаж байгаа хэрэглээ өндөртэй айгүй ордог. Тэрнээс гадна би ч өөрөө бас амьдралтай хүн болохоор надад бас мөнгө хэрэгтэй байдаг. Амьдралд бол мөнгө хүнд хэрэггүй гэж байхгүй. Тэгээд би бол энийг гайгүй тийм дөгч юм бол өөрөө ч бас нэг юм хиймээр байна. Ягаад би ч бас нэг арайч нэг эмээ өгөөнд орчихов. Бас нэг юм их чадвартай байгаа залуу юм хиймээр л хамдаг чинь тийм л байна. Тэр олон хүүхдүүд өнөөдөр яг ингээд ирээдүйд нийгэмд аягүй хөрхөн өөрийн гэсэн үүрэг оролтоо нэг их нийгмээс халамж хүртэгч биш юм одоо юу гэдэг энгийн хүмүүс шиг нэг юм үүрэг хариуцлага хүлээж чаддаг тийм ухамсартай иргэд болоо төлөвшөх боломж хахад бид нар хүүхэд наснаас нь ямар нэг эмчилгээ сургалт үйлчилгээг тасалдуулах ч гэдэг юм ингээд зүгээр л чи дээшээ хараад хөвтчих хэвээр тэрний чинь төлөө магадгүй нэг хэд 60,000 төгрөг өгдөг ч гэдэг юм уу те тэрүүгээр эцэг их нь амьдрах хэвээр юм шиг ийм сэтгэл халамжийн сэтгэлгээний ерөөсөө ойлголт байж болохгүй. Тэгэхээр энэ үйлчилгээ гэдэг юмнуудыг системд харин ч бид нар халамжийн үйлчилгээнд өгдөж байгаа нэг хөрсөн бэрхшээлтэй хүүхдэд асарж байгаа эргэн эцэг ихэд олгож байгаа бол хөрсөн бэрхшээлтэй хүүхдэд нэг удаагийн сард өгөх тэтгэмжүүдийг ингээд хумаад тэрийг бодлогын системээр магадгүй одоо асрамжийн газар байгуулагдаад ч юм уу тэнд хөрөнгө оруулалтыг хийгээд эцэг ихэн ч ажил төрлөө хийх боломж нэгтэн хүүхэд ч ая тухтай орчин нөхцөл хоол ундтай ая тухтай орчин нөхцөл илүү муудна гэхээсээ илүү сайжрах үйлчилгээг авах боломж нь ер нь бол олон улсын жишгэнч тэр Монгол улсад энэ жишгийг бас тогтоохон зүй басны хэрэг байх гэж бодож байна. Дөрвөн давхар шин төв баригдсанаар өдөртөө 2000-аас 3000 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болно гэж үзэж байгаа бөгөөд их сургуулийн өгсөн мэдээлэлээр бол шин төв барихад 4.9 тэрбум төгрөг. Агтасан хуучин барилгыг нураахад 490 сая төгрөг шаардлагатай гэх тооцоо гарчээ. Бүтэн өнчин хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн байрнаас царайшлан амин зууж байгаа тэдэнд зовлон нэгтэй улсын ганц асрамжийн төвл гараа сонгосон нь энэ. Малын сарвчнаас дор нөхцөлд энэ хэдэн хүүхдүүдийг хэдэн жил амьдруулах юм бэ? Нийгмээс тусгаарлагдаж шахсан хамгийн эмзэг сэтгэл өвдөхм нөхцөлд өсч хүмүүжиж байгаа энэ бяцхан үсэд шин төв барих асуудлыг шийдчих хүсэл эрмэлзэл хэн нэгэнд үлдсэн гэж найдаж байна. Бид нар бол энд нэг юм энэ боловсон хүчнүүдийг 100% ашиглаад байгаа байрлал одоо энэ байгаа орчин нөхцөлөө бид нар арай жоохон одоо тэр төвөө бариад ажиллаулаад эхлүүл бид нар ядаж 21 аймаг 9 дүүрэг те энд хаана бидний хэрэгцээ шаардлагын тэр болгонлоо зөвлөгөө мэдээлэл өгөөд те ингээд хамтраад олон хөрсөн бэрхшээлтэй хүүхдийг гэртээ биш нийгэм дотор орох тэр боломжийг баг сууртайгаас нь жижиг байхаас ер нь хөрсөн бэрхшээлийн үндсэн шалтгаан хэдий тодорхой боловч тэрийг сайжруулах арга нь өнөөдөр цаг алдахгүй эрт сэргийн эмчилгээ үйлчилгээ хийснээрээ ямар ч хөрсөн бэрхшээлтэй хүүхдийг бас өөрийн дадал зуршилтай чадвартай болох боломж нь бол байдаг. Өнөөдөр 20 жил гэртээ хэвдсэн хүний гинт 21 насан дээр нь бид нар ажил хийдэг хүн болгоно гэж тэрэн шиг худлаа юм баахгүй. Тийм учраас бид нар бол яг энэ барилгыг үнэн сэтгэлээс одоо хүсэж энд ажиллаж байгаа 40-50 хүний хувьд ч тэр энэ 120 хөрсөн бэрхшээлтэй хүүхдийн ард байгаа 240 эцэг эхийн хувьд эмээ өвгөнрийн хувьд ч тэр үнэхээр бид нарт бол одоо энэ байр суурийг нэг анхааралтай аваад яг энэ байр суурийг бас ингээд бодит ажил болгож өгөх гээд бол энэ төр засаг маань бас анхаарлаа хандуулна ах гэж бодож байна.
Гандан барихад 14 тэрбум төгрөг төсөвлөж гандан барьж байсан. За мөн дээрэс нь 2-3 жилийн өмнө бол 20 анги барьж байсан. Нилийн урт зай талбай томтой за мөн дээрэс нь 4-5 давхар барилгыг улсын төсвөөр барьж байсан. Албан бус их сурвалжийн мэдээгээр бол тэрхүү 20 ангийг барихдаа 30 гаруй тэрбумыг төсвөлж исэн гэдэг мэдээлэлч байдаг. За тэгэхээр гандан барихад 14 тэрбум за 20 анги барихад 30 гаруй тэрбумыг төсвөлж болоод байсан хэрнээ яагаад энэхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ердөө 4 давхар цэцэрлэгийг барихад төсвөлж мөнгөө төсвөлөөд энэхүү цэцэрлэгийг барьж болохгүй байгаа юм бэ? Тэгэхээр Монголын үрс маш олон болох болтугай гэж ярьдаг атлаа нэгэнт хүний хорвоод хүн болоод ирчихсэн эдгээр хүүхдүүдийг хэдий болтол нийгмийн гадна орхих вэ? Ойран жаргал